Сайн байцгаана уу? Өнөөдөр таныг аажмаар нойрмоглон унтахад нь туслан би танд Людвиг ван Бетховены хүмүүсийн тэртээхэн сайн мэддэггүй дотоод ертөнц рүү хөтлөн аваачих болно. Та үүнийг сонсон зүрмэглэн сайхан амарна. Бидний ихэнх нь Бетховеныг зөвхөн хөгжмөөр нь л мэддэг. Цаг хугацааг даван өнөө хүртэл ихшгэлсээр ирсэн сарны сонот, Форелис гэх мэт гайхамшигт бүтээлүүдээр нь таньдаг билээ. Гэвч энэ суут хөгжмийн зохиолчийн цаана бас хайрлаж, санаж битгэрч, шаналж догдолж чаддаг нэгэн хүн байсан юм. Өнөөдөр би та бүхэнд Бетховены хамгийн хувийн, хамгийн сэтгэл хөдлөм загтлуудаас монгол хэл рүү орчуулан уншиж өгөх болно. Зарим битүү ойлгомжгүй хэсгийг нь орчин үеийн хүмүүсийн тайлбарласан хэлбэрээр хэлмэрчлэн орууллаа. Эдгээр нь түүний үхшгүй мөнхийн хайр хэмээн нэрлсэн үл мэдэгдэх нэг эмэгтэйд зориулан бичсэн хайрын загтлууд юм. Эдгээр загтал хизээч илгээхдэггүй бөгөөд 1827 онд Бетховен нас барсны дараа түүний хувийн бичгийн ширээний шургуулганаас олджээ. Хүнд зориулан бичигдсэн нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр байгаа ч тэдгээр загталд шингэсэн хайр, хүсэмжлэл, ганцаардал, үнэнч сэтгэл нь 200 гаруй жилийн дараа бидний зүрхэнд хүрсээр байна. 1812 оны зуны хэдхэн өдрийн турш бичигдсэн эдгээр мөрөөдөд хайртай хүнээсээ хол байгаа нэгэн эрийн гүниг, итгэл найдвар, тэмүүлэл, мөн гүн хайр бүгэлдээ шингэсэн байдаг. Тиймээс одоо та тухтай хэвтэн захиагаа сонсорой. Би танд уншиж та сайхан норсох болно. Биеэ суллаж, амьсгалаа тайвшруулаарай. Лааны бүдэг гэрэлд цагтлаа бичиж суугаа Бетховеныг төсөөлөөрэй. Морин тэрэгний урт аялал, нам гүм өрөө тасалгаа, хизээч хүргээгдээгүй хайрын үгсийг төсөөлөөрэй. Одоо Бетховены үхшгүй мөнхийн хайрттай зориулсан загтлыг хамтдаа сонсоцгоё. 1812 оны 7 сарын 6 өглөө. Миний сахиусан тэнгэр минь, миний бүх зүйл минь, өөрийн мөн чанар минь. Өнөөдөр би хэдхэн мөрөл бичиж, харандаагаар яран бичиж суун. Байрлах газар маань маргааш хүртэл эцэслэгдэн шийдэгдэхгүй бололтой. Ийм өчүүхэн зүйлсийн төлөө хичнээн үнэт цаг өргөдөнвэ. Нөхцөл байдал бидэнд өөр сонголт үлдээхгүй байхад бид яагаад ингэтлээ шаналж байдаг юм бол? Зайлшгүй хөлөөн зөвшөөрөхөөс өөр аргагүй зүйлээс болж бид яагаад гуниглаж байгаа юм бол? Хэрв бид хоёр золиос гаргахгүй бол энэ хайр үргэлжилж чадах болов? Би бие бүрэн эзэмших гэсэн хүслээ орхилгүйгээр энэ хайрыг хоёулаа хадгалж үлдээж чадах болов? Чи бүхэлдээ минийх биш, би бүхэлдээ чинийх биш. Байхад бид яах билээ одоо? Байгалийн үзэсгэлэн хардаа зайлшгүй байх зүйлсийг хүлээн зөвшөөрж сэтгэлээ амраадаа. Хайр бүхнийг шаардах юм.
Тэгэх нь ч зөв. Чи минь ганцаараа зовж байгаа юм биш шүү. Би ч гэсэн энэ бүхнийг үрж явна. Хэрв бидний сэтгэл үнэхээр нэг байсан бол чи миний юу мэдэрч сэтгэл минь яаж өвдөж байгааг ойлгох байсан. Миний аялал аимшигтай байлаа. Би өглөөний 4 цагт л ирэв. Тэрэгний морьд хүрэлцэхгүй тул өөр замаар явсан нь бүр эвгүй замтай газараар явуулчлаа. Уул нь намайг шүн явах хэрэггүй ой мод шүн дөлөөр их аюултай гэд анхааруулад байсан юм л да. Гэхдээ миний зүрүүд зан хөдлөөд бараг илүү зориг төрөөд явна гэдгүүрээ ч гэсэн маань алдаа болжээ. Тэр уурт дуусаж өгөхгүй эвгүй замаар яваад сүх тэрэг маань бараг эвдэрч шахсан шүү. За тэр гаднах ертөнцийн тухай хангалттай ярьлаа. Одоо дотоод ертөнц рүүгээ оръё. Бид хоёр удахгүй уулзах болов? Зүрх минь чамд хэлэх гэсэн зүйлсээр дүүрэн байна. Зарим мөчид үгс юу ч биш болчихдог сонин шүү. Баяртай байгаараа хайрт минь. Үнэн ч хайр минь. Миний цорын ганц эрдэнэ. Миний бүх зүйл. Яг тэр хിവэрээ үлдээрээ. Би ч мөн адил чинийх. Үлдсэнийг нь Тэнгэр бурхад мэднэ биз. 1812 оны 7 дугаар сарын 6 орой. Миний хайрт чи минь зовж байгаа байх та. Загтлыг эрт явуулах ёстойг сая л мэдлээ. Даваа ба пүрэв гарагт шуудан кар руу явдаг юм байна. Би хаана байна? Тэнд чи надтай хамт байгаа шүү. Би чамтай ярьдаг. Би чамтай хамт амьдардаг. Чамгүйгээр амьдрал гэж ямар хэцүү үед вэ? Бэмб гараг хүртэл чи надаас ямар ч мэдээ авч чадахгүй байх гэж бодохоор уйлчих гээд байх юм. Чи намайг хичнээн хайрладаг байсан ч би чамайг түүнээс илүү хайрладаг. Мэдрэмж зовлонгоо надаас бүү нүүж хаагаарай харт минь. Бүх зүйл хэцүү, бодлоонтой болсон ч надаас бүү холдож хөндөрөөрөө. Сайхан амраарай. Би одоо усанд ороод унтъя да. Чи минь ийм ойрхон атлаа, ийм хол. Бидний хайр Тэнгэрийн ордон мэт биш гэж юу? Тэнгэрийн хаяа шиг бат бөх мөнхийн эд биш гэж юу? 1812 оны 7 дугаар сарын 7 өглөө. Орон дотроо хэвтэж байхдаа ч миний бодол чам руу тэмүүлсээр байх юм. Миний өхөшгүй мөнхийн хайрт минь. Энэ хайр нэг бол баяр хөөртэй юм шиг, нэг бол их гунигтай юм шиг. Ховь заяа биднийг сонсох эсхийг хүлээж сундаа. Би амьдрал чамтай бүхлээрээ хамттай л байж амьдрсан болох юм шиг. Эсвэл огт амьдрахгүй. Чиний тэврэлтэнд нисэн очих хүртлээр би хэрэн тэнэн гэдгээ шийдсэн. Чамтай хамт байхдаа л би үнэхээр гэртээ ирсэн юм шиг мэдэрдэг. Миний сүнс чиний сүнсэнд бүрэн уусан шингэдэг. Миний хайрыг ямар үнэнч гэдгийг чи мэдвэл чи надаас хүч чадал авах болно. Өөр хинч миний зүрхийг чам шиг эзэмшиж чадахгүй. Хизээч чадахгүй. Хинч хизээч чадахгүй.
Яагаад хүн хамгийн гүн хайрладаг зүйлээсээ хол байх ёстой гэж? Венд өнгөрүүлж байгаа миний амьдрал их гонигтай байна. Чиний хайр намайг хамгийн аз жаргалтай, бас хамгийн гониг зовлонтой хүн болгодог. Шуудан өдөр бүр явдаг гэж сая хүмүүсээ сонслоо. Тиймээс энэ цагтаа чамд даруй хүрээсэй гэж би энд захиагаа өндөрлөе. Тайван байхыг хичээгээрэй хайрт минь. Хамтдаа оршихуйг хоёулаа тайвнаар эргцүүлэн бодож байж л хамтдаа амьдрах зорилгодоо хүрч чадна. Намайг хайрлаарай. Өнөөдөр хайрлаарай. Өчигдөрч хайрлаарай хайрт минь. Чамайг гэсэн ямар их хүсэмжлэл вэ? Сэтгэлдээ нулимстайгаар чамайг л хүснэ. Чи миний амьдрал, чи миний бүх зүйл болжээ. Баяртай. Намайг үргэлж хайрлаарай. Миний зүрхэнд байгаа хайранд хизээч бүү эргэлзээрэй. Үрд чинийх, үрд минийх, үрд биднийх.